Сайн бацгаана уу эрхэм хүндэт эцэгчүүд, бяцхан сонсогчдоо. Өнөөдрийнхөө подкастын дугаараар бид Дашуур Аянга болов гэдэг Монгол ардын үлгэрийг уншиж танилцуулахад бэлэн болоод байна. Би урд залуу байхдаа хүйн мандал хүрээ босхын хооронд өртөө хийж улаа залгуулж өглөө өдөш өөд уруугүй давхиж явсан юм. Тэгж явахдаа тээгэн чинээ дааг унаж, дэвхэн чинээ шүтлэн зайдалж, гүйхээр нь тавьж, гүзээгээр нь ороолгож, харайхаар нь тавьж, хавиргаар нь давирч, буйхаа дагаж, бур хийлгэж, илч дагаж, ирэв хийлгэж, элдвээ юм өдөж харж явлаа. Тэгсэн нэг өдөр манай өртөөнд ууртай гэдэг нь могоо шиг, уйхлаа гэдэг нь бух шиг, ширүүн гэдэг нь хуурай шиг, сүржин гэдэг нь шуурга шиг, сүрхийн нэгэн ноён хурч ирвэ. За би тэнгэр угсаат ноён хүн. Зааны махнаас өөрийг иддэггүй. Жороо морноос өөрийг ундаггүй. За алив бушуул гээд залж гарваа. Даалан худалч бийл. Даамаа сайхан жороо морио яалтчгүй ноён дунуулах боллоо. Тэгээд улаан ихэд гарлаа. Урт замд мордлоо би. Жороо борыг минь ончхаад жолоо татахгүй давхиж гарлаа ноёнтон. Зуузай холбоод бийч явж өглөөхөө. Тэгтэл ноёнтон тис хөндлөн хэрж зогсоод тэнгэр язгуурт ариун угсаатантай тэнэг муу зарт чи зэрэгцэж явна гинэ. Араас дагаад яв гээд тасхийд л ороолгоод авлаа. Гэмгүй явж байгаад ороолгуулахаас олиггүй юм хаа байх вэ? Өөр хурч уушиг зүрх минь амаар гарах нь дотор харанхуулаад шүдээ тасцуулаа. Далан худалж би чамаас хариугаа авахгүй юм бол хэний хүү болох бол гээд нудраг зангидлаа. Тэгээд давхиж явтал тэнгэр бүрхээд аян цахилгаан гялсгээд айхтар устдаа бороо шааглаа. Миний толгойч нэгэн бодол гялс хийгээд ороод ирлээ. Тэгтэл тэнгэр нүргээд тэртээд цахилгаан гялс хийв. Омогтой ноёны араас өндийц хийгээд дашуураа далаагаад тас хийтэл зантайхан булгалаа. Ноён ч онхолтоод очлоо. Биш дэрэгдэн унаад өглөө. Тэнгэр цэлмэж бороо арилгахад омогт ноён оох уух болцоор босож ирэв. Намайг харснаа ярвайгаад тэнгэр язгуурт гисэндээ тэсээд гарлаа. Тун ч айхтар таалж байна шүү. Тэнд захилгаан манас, энд нүд манас, тэнэг улаач чи тэрүүхэн дунсан, өгснүү яасан, гэж байна шүү. Энэ тэнгэр чин нэрийн барааныг ялгадаггүй юм байна. Дас хийхээр нь харсан чин тархин дундуур чин гал манас гээд л явчихсан гэж би хэллээ. Уурт ноён уруу царайлж толгой тэргүнээ тэмтэрлээ. Омог сүрэн хийсч оджээ. Овоодоо гэд толгойгоо бүтэн байгаад нь баярлав бололтой. Ингэж би дээрлэхүү ноёны эрлэхүү занг зантайхан дарж авсан юм да. Хүүхдүүдээ үлгэрээ уншиж сонсоод ойлгосон биз дээ? Тэгвэл дараах асуултуудад хариулах гээд оролдоод үзээрэй. Үлгэрийг өгүүлж буй далан худалчийн дүр юу хийдэг хүн юм бол? Тээгэн чинээ дааг унаж, тэвхэн чинээ шүдлэн зайдалж гэсэн хэсэгт чиний мэдэхгүй үг хэллэг байна уу? Ноён ямар зан араншинтай хүн бэ? Ноёны дээрлэхүү занг дарахын тулд далан худалч ямар арга хэрэгэлсэн бэ? Чи энэ үлгэрээс ямар сургамж авсан бэ? Үлгэрийг өгүүлж буй далан худалчийн дүр юу хийдэг хүн юм бол гэсэн асуултанд хэрхэн хариулснаа тулгаарай. Би урд залуу байхдаа хүйн мандал хүрээ босхын хооронд өртөө хийж улаа залгуулж явсан юм гэж үлгэр эхэлсэ. Эндээс үзэхэд далан худалч бол одоогийн хүй 7 удаагаас Улаанбаатар хот хүртэл эрх даргатай хүмүүсийн унлаг ажиллахыг бэлтгэж унаа залгуулдаг, бас мэдээ дамжуулдаг, шууд нь элчийн ажлыг хийж байсан хүн гэдэг нь харагдаж байна. Энэ удаад ноёнтог мориороо хүрээ хүргэж өгч унлагаа буцааж авчрах зорилгоор явж байна. Үлгэрийг өгүүлж буй үед одоогийн шиг машин тэрэг, гар утас, компьютер гэх зүйлс байгаагүй гэдгийг санаарай хүүхдүүдээ. Та бүхэн нэмж сонирхуулахад далан худалч бол Монгол ардын хошин үлгэрийн баатар юм а. 17-оос 19-р зууны үед Манжийн дарлал, нийгмийн шудраг бус байдлыг урнаар шогилсон далан худалчийн цуврал үлгэр монголчуудын дунд их тархсан байдаг. Бэлэн цэцэн үхтэй далан худалчийн дур ард түмний сайн сайхны төлөө тэмцэгч домогт баатруудын нэг болон олонний сэтгэлд хоногчээ.
Тэгэн чинээ дааг унаж тэвхэн чинээ шүдлэн зайдалж гэсэн хэсэгт чиний мэдгүй үг хэллэг байна уу гэж асуусан. Тэгвэл дараах үг хэллэгийг мэдгүй байх магадлалтай гэж үзээд тайлбарыг орууллаа. За тэг гэдэг нь бол юмыг тэглэн тогтоох зүйл, түгжээ гэсэн утгатай. За тэвх гэдэг үгийн утга нь юмыг ойсолж чагтлах, тээг торгоос гэсэн утгатай. Нэг эсэндөө тээг тэвх гэдэг хоёр маань ойролцоо утгатай байх нэ. За шүтлэн гэдэг нь болохоор 3 настай адуу гэлдэг. За зайдлах гэдэг нь болохоор морь малыг имэйл тохошгүйгээр унах, мөн цаг үргэлж морь унаж явах гэсэн утгыг илэрхийлдэг. За энэ хэсэг маань бол уран дүрслэлийн багасгалын аргыг ашигласан хэсэг байна гэж үзэж болно. За яагаад вэ гэхээр тэгэн чинээ дааг, тэвхэн чинээ шүдлэн гэдэг маань бол дааг шүдлэн хоёрыг бол байгаа хэмжээнээс нь хит багасхан дүрсэлсэн хэсгээ гэж ойлгож болох нэ. Ноён ямар зан араншинтай хүн бэ? Ууртай гэдэг нь могой шиг, уухлай гэдэг нь бух шиг, ширүүн гэдэг нь хуурай шиг, сүржин гэдэг нь шуурга шиг гэсэн адилтгалаас ноёны ууртай, ширүүн, сүржин зантай гэдэг нь харагдаж байна. Бас далан худалчид хэлж буй үгнээс нь харахад онгироо, дээрлэхүү зантай гэдэг нь харагдана. Ноёны дээрлэхүү занг дарахын тулд далан худалч ямар арга хэрэглэсэн бэ? Бороо орж аян цахилгатай зэрэг ноёны ардаас толгойров нь дашуураараа зохиж унагсан. Тэгээд өөрөө ч бас аянгад зохиож унсан дүр эсгсэн. Ингээд ноёнд баригдалгүй дээрлэхүү, эвлэхүү зангин дарж авсан. Зэрэг нэмхийн өмнө хэмээх Монголын уран сайхны кинонд энэхүү аргыг ашиглан ноёноо чадаж байгаа үйл явдал мөн дүрслэгдсэн байдаг. Магадгүй энэ үлгэрээс санаа авсан байхаа. Чи энэ үлгэрээс ямар сургамж авсан бэ? Бусдад дээрлэхүү, онгироо зан гаргаж болохгүй юм байна гэдгийг энэ үлгэрээс ойлгож авсан гэдэгт итгэлтэй байна. Энэ хүрээд манай подкастын маань эхний дугаар дуусаж байна. Дараа дахин уулзтлаа. Баяртай.